Бачулуун эмчдэр холбогдох асуудал дээр эмчнэр дуурч эхлэхдээ зэрэгцэн улсын хурлд сонгогдсон эмч гишүүдийн төлөөлөлч дуурч байна. За Бачулуун эмчийн зүрх 33% ажиллаж байгааг зэрэгцээ түүний тал тарих байхгүй дээр нь сүрэн өвчнөр өвдсөн гэх мэдээлэл хийгдсэний дараагаар энэ мэдээлэл худал гэх хариуг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас гаргаж илаа. Хэн худал ярьж байна гэдэг дээр иргэдийн эргэлзээ үүссэн байсан үед улсын хурлын гишүүн бүрэн дахин мэдээлэл хийлээ. Шинээр халдвар авсан байна, сүрээ туссан байна гэдэг мэдээлэл хэлсэн. Үүний араас бол одоо хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа агентлагийн дарга, шүүхийн шийдвэр ерхий газрын дарга Нандин Болор тим юм тусаагүй. Тим имжлэгдэхгүй байгаа гэсэн ийм хариулт өгсөн. За мөн бүр 100 жилийн түүхтээ манай эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Юу гэсэн гэхээр баг онш тавьж чадсан юм уу, эмчилсэн юм уу гэсэн ярилцлага өгсөн байлаа. Би үзсэн. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрлэж байгаа юм шүү. Дэндүү дээрлэгч байна. Би одоо юунд халдвар төчийн судлалын үндэсний төвд албан тоот явуулаад тэгээд 4 сарын 7-нд улсын хурлын гишүүн Жигжсүнгийн Чимбүрэн танаа гээд халдвар төчийн судлалын үндэсний төвөөс энэ албан тоот эмчилгээнийхэн тухай мэдээлэл ирсэн. Сүрээгийн халдвартай 2 уушгинда тэр халдвар нь задрах дээрээс нь одоо цэжний хөндийн дотор хальстай наалтсан задрах хэмжээнд хүрчихсэн ийм ностой байдал үржчихсэн байна. Бачулуун эмчтэй холбоотой хэрэг гарахтай зэрэгцээд донор хүлээх иргэдийн тоо нэмэгдэж залуу эмчнэр халшрах, зориг мохох байдал гарах болжээ. Иймд хэрвээ уучлалт гэж байдаг бол тэр уучлалыг хүний их эмч Бачулуунд гаргахыг улсын 1-р төв эмнэлгийн эмчнэр хүсэж хэвлэлийн хурал хүртэл зохион байгуулж байлаа. Одоогоор эмчийн биеийн байдал муу, дээр нь сэтгэл санааны байдал тогтворгүй байна гэлээ. Сүрээгийн юм ууж байна. Асар их стресстэй. Зүрхний шигдээс болж исэн. Зүрхний хэм алдалтай, зүрхний дутагдлын төвшөнд байна. Дээрээс нь чихрийн шижин 2-р хэлбэрийн чихрийн шижин хүндэрсэн, судсанд өөрчлөлт орсон. Стент тавилсан юм байна. За одоо та бүхэн ажиглаж байгаа үз албан тушаалтай авилгачдыг болохоор хувийн өндөр үнэтэй эмнэлэг твтүүлээд болоод байгаа юм шүү дээ. Яагаад ийм ялгууртай хандаад байгаа? Хөөхий гавлын ясгүй өвчнөд тулсан ядарсан эмчийг болохоор дээрлэхэд баг өвчтөө ч юм үгүй ч юм уу гэсэн байдлаар яриад байгаа. За хуулийн алдааг эмч үүрэх ёсгүй тул хуулийн заалтаа эргээ харж шинчилсэн хуулийг яралтай хэлцэх шаардлага ч үүсэж байна. Улсын хурлын гишүүн Чимбүрэнгийн хувьд өнгөрсөн парламентод донорын тухай хуулийн шинчилсэн заалтыг оруулж байсан ч харамсалтай нь хэлэлцэж амжилгүй шинэ парламент бүрдсэн. Ийм шинэ парламент эрүүл мэндийн салбарт том сургамж болж үлдэж байгаа энэ жишээн дээр ажиллаж хуулийн заалтаа үндсээр нь өөрчлөх асуудал өнөөдөр ч яригдсаар байна.